Үйлцээрсэн сэтгүүлчтэй энэ өдрийн мэд төргий. За 2018 оны 3 дугаар сард нэр бүхий их улсын гишүүд Монгол Улсын засгийн газарт асуулт тавьсан. Эрдэнтийн уулын байжуулах үйлдвэрийг зээл стандарт банкнаас авсан хэсэг асуудлаар Монгол төр хариуцлага хүлээх бусдад бид нар төлбөр төлөх ёстой мүү гэдэг асуудлаар асуулт тавьсан. За асуултынхаа хариуг тухайн үед бид засгийн газрын хэрэглэх газраас аваад хариултыг хургуулсан. Хэвлэл мэдээлэлээр. За ингээд бид нар энэ үйл баримттай танилцж байгаа хавцад олон ийм бас мэдээллүүд бидэнд олдсон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрүүд маань хууль бусаар гарч байна. Төр дандаа хохирлыг нь хүлээж байна. Үндэслэхгүй шийдвэрүүдийг гаргаж байна. За цаашлаад иргэд олон нийтээс шүүхэл хөрөнгө мөнгө инээтэй хүмүүсийн талд шийдвэр гаргаж байна. Хэн илүү мөнгө өгснийхэн талд шийдвэр гаргаж байна гэдэг ийм асуудлуудыг олон түмний зүгээс маш ихээр хүчтэй тавьсан. За яг энэ цаг үед бас бидний хэсэг гишүүд хамтдаа Монгол Ардын намын дэргэдэх шин дэвшилтэд холбоо гэдэг холбоог байгуулсан. За холбооны зорилго чиглэл үйл ажиллагааны талаар манай холбооны тэргүүн оюутны гишүүн жижигтэй ярих бах. Бид өнөөдөр 3 хэсэг зүйлийг л ярив. Нэгдүгээр шүүхийн ерөнхий зөвлөлтөй холбоотой асуудлыг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Синийг телевизийн цензургүй яриагаар миний бие орохдоо шүүх засаглал ялзраад байна гэдэг асуудлыг ярьсан. Энэ нь шүүхийн ерөнхий зөвлөл болон улсын шүүх маш их эмзэглэж надад хайгалсан албан бичгүүдийг хөргүүлсэн. За мөн 30 минутын хугацаатай шүүгчдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоод буцаагаад хаасан. 30 минутын хугацаатай. Одоо та бүхэн нөгөө холбоос линкээр нь ороод үзээрэй, хаагдсан байна.
За эндээс бид нар хэд хэдэн дүгнэлтүүдийг хийж болно. Миний 3 секундэд ярьсан яриа нэмзэглэж хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад 3 сая төгрөгийн цалинтай шүүгч нарын маань дийлэнхийх нь хөрөнгө орлого тэр бумаас дээш давсан ийм хөрөнгө орлоготой шүүгч нар олон харагдсан. Өөрөөр хэлбэл нэг жилд 36 сая төгрөгөөр хоримтлуулад шүүгч нар маань юу ч хийхгүй, юу ч хадгалахгүй юу ч хэрэглэхгүй байжгаад энэ их хэмжээний хөрөнгүүдийг цуглуулах үс ийм дүн бангууд тэр 30 минутын дотор дийлгсэн хөрөнгө орлогын мэдүүлгүүдээр харагдсан. За тэгээд бид нар шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагад хариу хүргүүлэхээр ингээд хэвлэлийн баг хурлыг зарлж хоролдуулж байгаа. Намайг тэр ярилцлаганд дурдсан гэмтэргийн шинжтэй гэх мэдээллээ ил болгоо үгүй бол биднээс уучлахгүй гэсэн. Би хариуд нь үгүй ээ. Мэдээлэлээ би та бүхэнд хүргүүлье гэдэг ийм зүйл ярьсан. Эндээс хамгийн их тэр онцолж байгаа бол 5 настай хүүхдийн дансанд 500 сая төгрөг, өөрийнх нь дансанд сая долларын хадгаламжтай тэр хүнийг нэрлэж өгөөч гэдэг ийм асуудал яригдж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар улсын ерөнхий прокурорт мэдээлэл хүргүүлэх тухай гэдэг ийм албан бичгийг хөргүүлэх гэж байгаа. Энийг албажуулаад гишүүд гарын үсэг зураад хөргүүлнэ. Албажуулсан бичгээ та бүхэнд бид нар ингээд хэвлэж сошиал дээр тавьчихын. Тэгээ та бүхэн маань цааш нь түгээнэ. За нэгдүгээр бага насны хүүхдтэй холбоотой нэр улс дансны дугаарыг бол бид нар ил болгож болохгүй. Энийг битүүмжсэн тогтоонд хийгээд улсын ерөнхий прокурорт хөргөнө. Ягаад гэвэл бид 1990 онд хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэж орсон. Хоёр гэвэл сошиал ертөнц өнөөдөр маш их хүчтэй явж байгаа энэ цаг үед нөгөө хүүхд маань өнөөдөр 10 настай болсон. 13 онд 5 настай, 18 онд энэ 10 настай хүүхд. Энэ настай хүүхдэд бид нар гин буруугийн тухай, энэ дансандах мөнгөний тухай хүүхд бол огтоос мэдээлгүй гэж бид ойлгож байгаа. Тэр хүн рүү шилжүүлсэн, тэр данс руу шилжүүлсэн тэр өвөөгийнх нь дансны дугаар түүнтэй холбоотой мэдээллүүдийг энэ улсын ерөнхий прокурор өөрөөсөө албаныхаа шугамаар шалгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулинд энэ ашиг сонирхлын зөрчил бүхий мэдээллүүдийг шалгах үүрэг нь улсын ерөнхий прокурор авилгатай тэмцэх газарт хадгалагдж байгаа. Энийний дагуу энэ мэдээллийг нэгдүгээр төгж байна. За хоёрдугаарт би ярилцлаганд анхан шатны шүүхтэр 50 мянган доллар, давхын шүүхтэр 100 мянган доллар, хяналтын шатны шүүхтэр 200 мянган долларын ийм авилгын асуудал яригдгаа гэдэг ийм мэдээллийг би ярьсан. Энэ бол гадуур нийтэд ярьж байгаа зүйл. Та нар сошиалор сайтууд дээр шүүгчний авилгатай холбоотой асуудлыг Google-ээр ороод үз. Бүх мэдээллүүд энэ дээр ингээд доор нь комменттайгаа цуг явж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар хоёр дахь асуудлаар 2010-аас 2012 оны хооронд ашигт малтмлын ерөнхий газраас хүчингү болгосон зэг хууль бус шийдвэрээр эргүүл сэргээх шийдвэр гаргасан 36 аж ахуй нэгжийн лицензтэй холбоотой энэ лицензүүдийг сэргээсэн шийдвэр гаргасан шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлэг болон түүнтэй хамаал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж олон түмний эргэлзээг тайлж өгөөч. Өөрөөр хэлбэл энэ шийдвэрүүдийг гаргасан нэр бүхий 22 шүүгч байгаа. Бид нар энэ шүүгч нарын нэрийг дурдлаггүйгээр лицензийнхэн дугаар компаниудын нэр устдаа энд ингэж жагсаагаад бичсэн байгаа. Энээс хойшхыг нь үргэлжлүүлж авилгатай тэмцэх газар улсын ерөнхий прокуророос 2018 он хүртэл энэ лицензтэй холбоотой хууль бус сэргээсэн шийдвэрүүдийг гаргасан шүүгч нарын мөн хөрөнгө орлогын мэдүүлэг тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж өгөөч гэдэг ийм хүсэлтийг улсын ерөнхий прокурорт гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл 2010-аас 2018 оны хооронд ашигт малтмлын лицензийг үндэслэхүүгээр сэргээсэн төр тохиролтой байдлаар сэргээж эвлэрэл баталсан шүүгчдийн хөрөнгө орлогын хөдөлгөөн тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн өсөлтийг шалгаж олон түмний эргэлзээг тайлаажээ. Энэ шүүгч засаглч нь үнэхээр ингэж хөрөнгө хууль бусаар шийдвэр гаргаж хөрөнгөж байгаа хэсгээс бүрдэж гэнэ үгүй юу гэдгийг бүхэн энэ захиргааны иргэн шүүхтэй холбоотой хэсэг бүлэг шүүгч нарын хөрөнгийн хөдөлгөөнтэй холбогдуулж өргөтгсөн шалгалт явуулж
олон түмний эргэлзээ тайлж өгөөч. Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой маш олон захиалгад бичлэгүүд одоо мэдээллүүдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр манай шүүхийнхнээс бичүүлсэн. Энэ мөн хэд чинь хөрөнгө орлогын мэдүүлэг нь ерөөсөө байдгаар л байна штэ. Энэ бол одоо хий хардалт гэдэг ийм агуулгатай юм бичсэн. Энэ бол олон сая одоо 14 хоногийн турш ийм мэдээллүүдийг олон сайтууд дээр бичүүлсэн. Тэг юунд сандраад байгаа? Үнэхээр хууль ёсны хөрөнгө цалингаараа ингээд орлогдсон юм бол хөрөнгөцсөн юм бол юунд сандарч ингэж ийм олон бидний эсрэг дайралтууд өгч байгаа юм бэ? Шүүхийн татны шүүхийн ямар чадваргүй болсныг би өнөөрөө нэг ганцхан би шүүхийн шийдвэрийг та бүхэнд өөрийнхөө хувийн Facebook аккаунтаар одоо хэвлэж нийтлэн үг үсгийн алдаа, утга найруулгын алдаа, хууль зүйн огт дүгнэлт хийдгүү ийм шийдвэрүүд анхан шатны шүүхүүдээр маш олон гарч байна. За цаашлаад давхын болон хяналтын шатны шүүхүүд дээр хүний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрүүд маш олноор гарч байна. Эцсийн дүндээ бид өнөөдөр хүмүүнлэг иргэний арчим байгуулж гээд явж байгаа энэ нийгэмд энэ мэдээлэл хэрвээ гарч ирэх энэ шүүх засаглал бүхэлдээ шинжлэгдэж солигдох зүй ёсны шаардлага гарна. Эдрийг чадахчулж эдний бие даасан тус байдлыг бий болгоно гэж ажиллаж байгаа шүүхийн шинжилгээг одоо хөтлөн явуулж байгаа шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээр огцрох учиртай. Тэгжээж бид нар дараа нь шудраг ус тэгш байдлын яриг 1992 оноос хойш өнөөдөр 26 жилийн хугацаанд парламент 4 жил тутамд дүнгээ тавиулсан. Засгийн газрууд 1.6 жил тутамд дүн бангаа ард түмнэрээ тавиулж солигдсон. Хүмүүсээс хэн хичнээн жилийн ял авч төрийн зээрлэлийг тийм урт удаан хугацаанд хүлээсэн билээ гэдгийг та бүхэн бодох ёстой. Энийг шийдсэн байгууллагууд шүүх засаглал. Ердөө нэг 2 жил болоод эсвэл өвчин зовлон яриад цагдан оргиж чаддгүй. Идэж ууж авилга авах болохоор уургын мөр шиг шалгагдаж хоригдох болохоор бүгд өвчин зовлонтой одоо хамгийн одоо нөгөө өвчний хамгийн хүнд хэлбэрлүү бүгд шилжчихэдэг. Энэ болгоныг шийддэг байгууллага нь энэ шүүх. Энэ шүүх нь өөрөө ингээд ялзарсан тохиолдолд нөгөө гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалынхаа босромог үйл ажиллагааг үндсэндээ бүрэн одоо цэвэрлэж чадахгүй ийм системийн хямралд бид бүхэн нийтээрээ шилжин ороод байна. Би энийг одоо цаг гарны дараа энэ албан бичгийг бид гурав утга агуулга редакцийн хувьд найруулга хийж байгаад тэгээ та бүхэн ингээд хэвлж өгье албан ёсоор яах нэ. Энэ бол зөвхөн 2010-аас 12 оны хооронд шүү. Энэ дотор их сонирхолтой зүйлүүд байгаа. Энд нөгөө Батуу Майнинг гэдэг компани асуудал яригдж байгаа. Энд нөгөө Savscope Sense гэдэг компани асуудал ярьж байгаа. Энд нөгөө оюутлогоо гэдэг компани асуудал яригдж байгаа. Гэт ингээд ярих юм бол энэ Монголын газар шороо хөрс баялагдаар байгаа лицензүүдийг эзэмшиж байгаад төлбөрөө төлөөг. За дээр нь бусад ийм ашигт малтмын тухай хууль заасан үндслүүдээр цуцлагдсан лицензүүдийг дандаа буцаад сэргээсэн. Сэргээхдээ ихэвчлэн бидэнд мэдэгдлийг бид нар гардаж аваагүй гэдэг үндслээр сэргээж байгаа. Уг нь ашигт малтмын лиценз эзэмшигч олгогч хоёрын хооронд гэрээ хийгээд тэр гэрээн дээр дурдсан хаягаар нь бүгдийн ашигт малтмын ерөнхий газар хургуулсан байдаг. Гэтэл энэ тайлбар гаргагчид юу гэдэг вэ гэхээр би Сингапурт 3 жил болоод амьдраад ирсэн хооронд лиценз цуцлагдсан байжээ. Ийм учраас сэргээж өгөөхөр тийм үү мэдэгдэх боломж мэдэгдлийг энэ хүн гардаж аваагүй байна гэдэг үндслээр ихэнх лицензүүдийг сэргээсэн. Өөрөөр хэлбэл би хаягандаа байгаагүй. Би тэр төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан ийм шалтгаануудаар дандаа лицензүүд цуцлагдаад эргээ сэргээгдсэн. Би энэ дээр бол хэн нэг аж ахуйн нэгж байгууллагуудыг харлуулах, гүтгэх, эсвэл Монгол улсад хөрөнгө оруулалт оруулж ирж байгаа хөрөнгө оруулагчдыг айлгын зэгшээх зорилгоор энэ асуудлыг яриаг. Монгол улсын хууль бол хууль байх ёстой. За ингээд захиргааны эргийн шүүх ийм
практик үүсгээд сэргээгээд ирсэн чинь энээс хойш ашигт малтмлын газраас яг энэ практикаар нь шүүхийн шийдвэр харгалзалгүйгээр өөрсдөө бусад лицензүүдийг сэргээдэг ийм практик тогтоод бас нэлээд урт удаан жагсаалтууд бидэнд байгаа. Энийг бид нар нэлээд судалж. Яг гэвэл бид цөөхүүлэх нэ. Энэ хүмүүсийн хийсэн үйлдэл холбогдлол олон. Тэм учраас энэ дээр бид нар хин нэг этгээдийг гүтгэх, доромжлох ийм агуулгагүй үднэс баримт нотлоготой эхний ээлж нь 36 лицензийг сэргээсэн нэр бүхий 22 шүүгчтэй холбогдох асуудал түүний тэдгэрийн хөрөнгө орлогын мэдүүлэг хөдөлгөөнийг л шалгаж өгөөч. Тэр нэг зүйлийг яриад байгаа. Хоом дээр ерөөсө хөрөнгө нь бага байна гэд. Ер нь бол эцсийн дүндээ хулгай хийсэн хүн хулгайсан юм а гэртээ авчирч тавьдгүй шүү. Өмнөх хууль бусаар хөрөнгөцсөн гэж шүүхийн шийдвэр гаргуулсан ганц өхийн эргүүд аав ах дүүсийнхээ нэр дээр хөрөнгүүдээ байлгасан байдаг. Дээр нь манай олон нийт анхаарлаа хандуулаач. Манай шүүгчнэрийн ихэнх нь энэ туулгал River Garden орчимд амьдарч байгаа. Би тэр хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг харахад ихэнх нь тэрнийг дурдаагүй байна лээ. Эсвэл зарим нэг нэр бүхий хүмүүс шиг дандаа түрээсийн орон сууцнд амьдраад байгаа мó. Энийг нэг талтан тэр хамт оршин сууж байгаа шүүгч, оршин суугчид бас мэдээлэл бидэнд ирүүлээч. River Garden-ы орон сууцуул ихэвчлэн тэр бом төгрөгнөөс дээш үнэтэй ийм орон сууцуд байдаг. 3 сая төгрөгийн цалинтай манай шүүгч нар огт цалингаа өрөхгүй барихгүй ингээд яхад нэг 30-40 жил цуглуулж иж ямар ч мөнгө өрөхгүй гэж энэ River Garden-ы орон сууц авъя шүү. Энэ бол зүгээр энгийн арифметик шүү. Ийм байгаа. За 3 дугаарт нь инх амгалан гишүүн ярина. Энэ юуг бол нөгөө тусад нь бид нар улсын ерөнхий прокурорт энэ Эдвард Сүрэнгийн нэхэмжлэлтэй Just компани болон төрийн банкнд холбогдох Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Инх Чаргалын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шийдсэн 1921 дугаартай шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч болон тухайн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хүмүүсийг шалгаж өгөөч. Шинээр илэрсэн нөхцөл байдал болгож Инх Чаргал нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж өгөөч гэдэг ийм дүнгийн хүсэлтийг бид нар улсын ерөнхий прокурор одоо хандж байгаа. Шүүгч иргэний хэрэг үүсэхдээ 32 сая 855 296 Америк доллар гаргуулах ийм нэхэмжлийг хүлээж авсан байдаг. Тэгээд зүгээр хамгийн энгийн хэд хэдэн жишээнүүдийг манай инх амгалан гишүүн хэлэх баха. Тэг өнөөдөр энэ шийдвэр биелүүлэх гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр энэ хэргийг очсон байгаа шийдвэр гүйцэтгэл хэрэг. Төрийн банкыг битүүмжлэх бэлэн болчиход байгаа. Энэ хэрвээ шийдвэр гүйцэтгэл явагдах юм бол Монгол улсын төрийн өмчит төрийн банк шууд дампуурна. Хэдэн мянган хадгаламж эзэмшигчид эрсдэлтэй байдалд орно. Хадгаламжийн даатгал эзэмшигчдийн нөгөө сан хөмрөг шавхагдана. Монголын банк санхүүгийн системд секторт том хямрал үүснэ. Бид энэ Эдвард Сүрэн ч гэдэг юм уу энэ нэр бүх хүмүүс огт мэдэхгүй. Бид зөвхөн шудраг осны тухай асуудал ярьж байгаа. Иргэн хуулийн этгээдийн хооронд зээл авах түүнийг баталгаа гаргуулах юу ч байж болно. Энэ бол иргэний эрх зүй харилцаа өргөн уудам дэлгэр. Гэтэл өнөөдөр төрийн банкнд шилжсэн хойно хуурамч баталгаа, хуурамч нэхэмжлэл, хуурамч эдмэрийн баримтуудаар төрөөс төрийн банкнаас 51 тэрбум тэр 32 сая Америк долларыг хангуулах гээд ингээд байж байгаа нь төрийг одоо ийм эрсдэлтэй байдалд оруулж байна. Энийг өнөөдөр Монгол төрд хууль байдаг бол Монгол улсын их хурлын өмнө эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцсан тайлагнадаг бол эрхэм улсын ерөнхий прокурор та өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шинээр нөхцөл байдал үүсгэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг танд хичээнгүйлэн бидний зүгээс тавьж байна гэдгийг бас энд ашрамд хэлье. За сэтгүүлчдийн өнөөдөр амгалан альтгая. Тэг яг би бол бид энэ дээр харж байгаа нэг хэдэн баримтан дээр тулгуурлаж ярих гэдэг юм л та. Та бүхэн чардах хэрэгтэй, бид нар чардах хэрэгтэй. Энэ 2010 оны 2 сарын 24-ний 507.0 гэсэн
гэдэг хүнтэй Иш Батгүй гэдэг хүний байгуулсан энэ төлбөр тооцооны холбоотой энэ зээлийн гэрээг хадгаламж банк баталгаа гаргаж өгчээ. Гэтэл энэ үед хадгаламж банк ийм хэмжээний мөнгөнд зээлийн баталгаа гарах эрх үүсээгүй байсан байдаг. Энэ нь нэгдэх хардлагыг төрүүлж байгаа. Баталгаа үүсээгүй байхад яхаараа ийм хэмжээний мөнгөн дээр тэр баталгаа гаргадаг вэ гэж. Хоёр дахь нь энэ эдвард сүрэнтэй холбоотой зээлийн гэрээний энэ асуудлаар гаргасан архив ерөнхий газрын 0359 тот албан бичиг төрийн банкнд ирсэн мэдгэл байна. Энийг би та бүхэнд яг энэ хэсгийг уншаад өгье. Тус зээлийн гэрээ нь хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архив болон архивын ерөнхий газарт хадгалагдаж буй баримтнаас шүүж үзэхэд олдоогүй бөгөөд архивын ерөнхий газрын үндэсний төв архиваас хадгаламж банкны эрх хүлээн авагчаас тус архивд шилжүүлсэн хадгаламж банкны архивын материалд уугүй баримт байхгүй байна гэсэн ийм утгатай бичгийг 2017 оны 2 сарын 9-ний өдрийн 0359 тоод албан бичгээр төрийн банкнд мэдгдсэн байна. Тэгэхээр энэ бол хуурамч хэрэг байх магадaltaй гэж ингэж хардах хоёр дахь хэрэг үүсэж байгаа. Тийм ээ. За гурав дахь нь яг энэ 2010 оны 2 сарын 24-нд хадгаламж банк тусгай зөвшөөрөл авах байсан юм байна. Нэг Монгол банк баталгааг нь хэлдэг. Тэгэхээр зэрэг ингээд хоёр дахь үндэслэл нь болж байна. Гурав дахь үндэслэл нь юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг ийм хэмжээний мөнгийг одоо 30 тэрбум 259 сая 110 мянган төгрөгийн үндүнтэй сарын 2.5%-тэй зээлийг 12 сарын 31-ний өдөр 2010 оны 12 сарын 31-ний өдөр эргэн төлөх нөхцөлтэй 0310 тот зээлийн гэрээ байгуулсан байна. Гэтэл энэ үед Сүхбаатар дүүргийн шүүхэд одоо тэмдэгтийн хурамч төлөх ёстой. Тэгэхээр энд 2013 оны 8 сарын 6-ны өдөр тодорхойлт гаргасан байна. Шүүхэд. Эдвард Огтос хүрэн хангал дүүргийн 11-р орны 4-2 Белла Виста байрны 100.1 тоотод амьдардаг энэ хүн ажилгүй болно гэдэг. Тийм ажилгүй хүн ийм олон тэрбум төгрөг төлбөрийн чадваргүй тийм ээ. Төлбөрийн чадваргүй болно гэсэн ийм хүнд ийм олон их хэмжээний мөнгийг яаж зээлдэв? Тийм учраас бид нар энэ баримтуудыг үзээд эн чинь одоо хуурамч одоо зээлийн гэрээ юм шүү. Энэ одоо иргэшилжих үед хадгаламж банк төрийн банк шилжих үед төрийн банкнаас мөнгө гаргуулж авах гэсэн арга юм шүү. Энэ эргээд тэмдэглэлийн юмнуудыг ингээд харахаар зэрэг энэ зээлийн гэрээтэй холбоотой бас нэг зүйлийг хэлэх гэж байна. Хадгаламж банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан дандаа протокол гаргасан байт юм байна. Үзэхээр энэ асуудал дээр ганцхан тэмдэглэл гарсан байт. Тэгэхээр энэ Just Group-ийн тууцын дарга буюу хадгаламж банкны тууцын дарга Иш Батгүй гэдэг хүн энэ банкыг энэ материалыг энэ тэмдэглэлийг яг тэр тууцынхаа зөвлөлтөд хуралдаж үйлдсэн үү эсвэл хуурамчаар үйлдсэн үү гэдгийг шалгаж өгөөч гэж хүсэж байна. Тэгэхээр ийм баримтууд шалгад гараад ирэхээр энэ үнэхээр одоо зөв зээлийн гэрээ байж юу биш байж юу эсвэл төрийн банкыг лоордгсан арга байж юу гэдгийг нь бол тодорхой болно. Би хэд хэдэн үндслүүд хэллээ шүү дээ. Яг энэ бичиг баримтуудыг харж байгаа. Тэгэхээр энийг шалгаад үнэхээр энэ хууль ёсны дагуу байгаа бол энэ ард түмэнд энэ хуулийн байгууллага хууль ёсны дагуу байна гэдгийг хэлээд өгөлт. Хэрвээ хууль ёсны бус байгаа бол энэ болохгүй нэ энэ луур хулгай дөөр орж ий гэдгийг хэлээд өгөлт. Одоо нэг жоохон хариуцлага тооцох цаг ирсэн чинь. Алин болгон одоо ингэж шүүхгүй юм шиг, хуулигүй юм шиг. Ядарсан зүдэрсэн зон олон нь бол шүүхийн хаалгаар орж гэмт хэргийн бүрэлдэхүүнд орж шоронгийн хаалгад татчихийдэг. Мөнгөтэй төрөгтэй эрх мэдэлтэй хүмүүс нь яадаг ч хүн ийм нийгэм үйлчлэх юм бэ. Одоо бид чинь нөгөө иргэний ардчилсан чөлөөт арчилсан ийм хүний эрх хэрэгчлэг дээдлсэн шудраг нийгэм байгуулж байгаа үсттэй. Ардчилсан нийгмийн үндэс нь гол суур зарчим л өөр энэ үсттэй. Тийм учраас энийг нэг шалгаж өгөөч гэж ерөнхий прокурор хүсэж байгаа юм. Тэгээ энэний дагуу мэдээлүүд нэрх байхаа гэж найдаж байна. Баярлалаа. За хэвлэл мэдээллийн та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээ бид нар бол
одоо мөсөн уулын оройг зөвхөн харах биш, мөсөн уулын тэр усны мандал дор байгаа хэсгийг олон нийт судалгааны байгууллагууд тэр дундаа сэтгүүлч та бүхэн маань дурандан харах одоо ёстой гэж бас бодож байгаа маа. Энэ дээр ч гэсэн бид нэр та бүхэнд ийм бодит мэдээллийг гаргаж өгөх гэж хичээгээд байгаа нас тэр. Ер нь бол та бүхэн мэдж байгаа. Шудраг ёс гэдэг бол өөрөө шудраг шүүх. Аль ч улс оронд шудраг ёс гэж юу вэ гэхэд шудраг шүүх гэж хариулдаг. Гэтэл өнөөдөр судалгааны байгууллагуудын дүн 80-аас дээш хувь нь өнөөдөр Монгол улсад шудраг ёс алдагдаад байна гэдэг ийм нийгмийн бохимдол үүсэж байгаа. Аль ч судалгааны байгууллагаас. Энэ дуртай энэ судалгааны ийм дүн улам өсөж байгаа гэсэн. Тэгэхээр шудраг ёс гэдэг энэ хэмжүүрийг сахин хамгаалж өөр дээрээ одоо авч явахын нэр хүндийг тээж явах ёстой шүүхийн байгууллага. Өнөөдөр яагаад Монгол улсад ийм шудрагны хэмжүүрийг алдагдуулав гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэр энийг ярих цаг нь болсон. Энийг ярьж байгаа хүмүүсийг буруутгаж сандралдан гүйлдэхээс илүү шүүгчд өнөөдөр өөрөө өөрсөндөө дүгнэлт их цаг болсон. Болохгүй байгаа гэдгийг шүүгч нартай нэг нэгээр нь уулзах юм бол бүгд ярьж байгаа. А гэтээ нийлээд энэ ялзарсан тогтолцоогоо хамгаалах гэж байгаа. За яагаад энэ тогтолцоо ялзарч вэ? Энэ бол шулуух хэлэх юм бол манай өнөөдрийн үндсэн хуультай холбоотой. Яагаад гэвэл шүүх гэдэг бол шудраг ёс гэдэг хэмжүүрийг зүрх сэтгэлдээ тээж хуулийн хүрээнд ажиллах ёстой ийм хараат бус байгууллага байх ёстой. Аль ч улсад. Гэтэл өнөөдөр манад шүүх хууль гинэлтийн байгууллагууд томилсон эзэндээ гөлөг мэд үйлчилдэг ийм төрлийн албатууд болж хувирчээ. Хэрэг үүсэг гэж хэлэхээр үүсгдэг, боль гэхээр татдаг. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс асуудал гаргаад ярих юм бол түүнийг дардаг. Тэгээд хүн хилцэх хугацааг нь өнгөрүүлдэг. Түүгээрээ дамжуулж авилгал хэл ахуулны хэрэгт өөрсдөө орооцолддог. Өөрсдөө гүйцэтгэх засаглалтаагаа үгсэн хуйлдаж төрийн томилгоонд оролцдог. Төрийн тендерт оролцдог. Ийм байдал руу орчод Монгол улс. Ийм байдал руу орчод. Тэгэхээр энийг яалтаа бид нэр засахгүй бол болохгүй. Та бүхэн мэдж байгаа нэг өнөөдөр шүүх прокурор, авилгалтай тэмцэх газар, цагдаагийн ерхий газар гэдэг энэ байгууллагууд төрийн 3 өндөрлөг дээр хуваагддаг. Ерөнхийлөгч шүүх прокурорыг томилдог. Улсын их хурл ерөнхийлөгчд зөвшөлдөж авилгалтай тэмцэх газрыг томилдог. Ерөнхий сайд тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн ерөнхий газрын удирдлагыг томилдог. Ингээд хуулийн хяналтын байгууллагууд хоорондоо эздээсээ бол зөвшөлддөг болсон. Алах цогтой томилсон эзэн нь юу гэж хэлж байгаа вэ гэдгээр одоо иш үндэс болгож одоо энэ асуудлыг шийддэг болсон. Энэ асуудлын дээр тав татсан. Улсын их хурл 23 дугаар тогтоолоор төрийн өмч дав гэдэг ийм шийдвэрийг гаргасан. Та бүхэн мэдж байгаа. За үүний дараа үүний нэг засгийн газар хамгаалсан. За тэгээд шинэ засгийн газар гарч ирээд энийг хийсэн. Гэтэл өнөөдөр захиргааны иргэн шүүхтэр дахиад энийг одоо жишээлбэл одоо улсын их хурлын засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж. За энэ байдалтай ингээд явах юм бол Монголд бол энэ шудраг ёс гэдэг зүйл хизээж тогтохгүй болно. Гэхдээ шудраг ёсны хүсэмжлэл 80-аас дээш байгаа тохиолдолд энэ нөгөө бидний ярьдгаар хувьсгал руугаа орно. Тийм учраас үүнийг ярьж байгаа хүмүүст дургуутгаас илүү өөрсөндөө байгаа энэ байдалдаа хэрхэн дүн шинжилгээ хийж энэ судалгааны дүнг яаж Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлж ахиулж чадах вэ гэдэг дээр өнөөдөр хууль гинэлтийн байгууллагууд дөрвөдөө дүгнэлт хийх цаг болсон. Хичнээн хаацалж хамгааллаа гэд нэгэнтээ идэлсэн зүйл гойждаг. Үгүй бол 25 дахь тусч үхнэ гэсэн үг. Тэгэхээр энэ байдалдаа дүн шинжилгээ хийх ёстой юмаа гэж бас бодож байгаа. За энэ ч утгаараа бас бид нэр өнөөдөр энэ байгууллагуудад хэдийгээр одоо бас эрсдэлтэй юм амаргүй болохмод хийж байгаа ч гэсэн үүнийг гаргаж тавихаас өөр цаашаага явах юм гарц байхгүй болж байна. За хаврын чуулган дээр бидний хувьд сэтгүүлчид та бүхэнтэйгээ нэгдэж бас иргэний нийгмийн байгууллагуудтайгаа нийлж үндсэн хуулийн ийм ард түмний асуулга тавихыг уриалж гэж бодож байна. Нэг үгээр хэлбэл өнөөдөр бид нар ерөнхийлөгчийн засаглалтай ч биш. Ард түмний сонгогдсон ерөнхийлөгчтэй мөртлөө ерөнхийлөгчд кабинет авахгүй засгийн газрын бас ерөнхийлөгч зарцуулах мөнгө байдгүй.
Тийм учраас үе үеийн ерөнхий сайдаа шантажлах замаар өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байсан нууц биш ээ. Яагаад багван ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр хоорондоо муудаж байв? Яагаад энэхүү ерөнхийлөгч Санжин Баяр хоёр хоорондоо муудаж байв? Энэ бүх зүйл системээс болж байгаа. Энэ зүйлийг бид нар засъя. Эсвэл сонгодог ерөнхийлөгчийн цэцгэлтэй явъя. Эсвэл сонгодог парламентын цэцгэлтэй явъя. Дэлхийд зөвхөн Монгол улс, Чех, Польш гэдэг 3 орн манайхтай адилхан ийм заримдаг гүйгүүлэгчтэй адилхан хайбрид ийм үндсэн хөлтэй байгаа. Үүн дээрээ бас бид нар тодорхой хэмжээний ийм тогтолцооны алдааг засахгүй бол цаашаа ийм байдлаар шударга ёсны тухай ярихад хүнд болж байна гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. Ер нь бол бас бид нар цаашдаа авилгалын эсрэг бас ийм алхмуудыг хийх зайлшгүй шаардлага үүсэж байна. Ер нь бол өнөөдөр Монголын улс төр өнөөдөр үндсэндээ бүтцэн 5 толгой, оюу толгой, Эрдэнэт гэдэг ийм 3 том уул уурхайн төслийг дагсан, түүнд ирэх ашгаараа хуваагдсан ийм бүлэглэл болцсон юм байна. Хоорондоо муудаж байгаа нь ч үүнээсээ олж муудалцдаг. Хоорондоо эвлэрч байгаа нь ч энэ гураасаа олж эвлэрдэг. Эрдэнэттэй холбоотой дарганы шахаа гэж ярьдаг ийм зүйлд бидний хувьд одоо эцэслэх цаг болсон. Жишээлбэл өнөөдөр 5-7 орд дээр нүүрсний гэрээ хийх байдлаар одоо мөнгө зарж байгаа талаар ийм үний юм шиг, худлаа юм шиг ийм мэдээлэл явдаг. Үүнийг бид нар асуулга тавьж цэгцлэе гэж бодож байгаа. Нэг өөрөлдөл энэчнээс яг тухайн газар нь одоо хэдээр гайл бүрдүүлэлт хийж байгаа юм бэ? А тухайн үеийн ханшин хэд байсан юм? Хэдийн чандад гараад хэдээр арилцсан юм бэ? Энэ дунд хэдэн төгрөгийн зөрөө гарсан юм? Энэ мөнгө хайцсан юм? Энэ зүйл дээр Монголын улс төрийн үе үеийн сонгуулийн томлоор явж байгаа гэдэгтэр бид нэр итгэл үнэмшилтэй байгаа. Цаашдаа энийг бас түгж та бүхэн анхаарал хандуулж харах ёстой. Хууль гэнэлтийн байгууллагууд бүхий өргөн дээр сүр бадруулж авахын оронд өнөөдөр Монгол улсын баялагийг завшиж байгаа энэ төрийн өндөр дэд албан тушаалтан дээр яг Солонгосын прокурор шиг бэр гаргаж харуулаач. Тэгхиймэл та бүхэнд ард түмэн итгэнэ. Тэгхиймэл жинхэнэ утгаараа үндсэн хуулийн шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал гэдэг энэ зүйл чинь салж харагдана. Тэгвэл өнөөдөр харагдахгүй байна. Нэг нь ерөнхийлөгч хамгаалдаг, ерөнхий сайдаа хамгаалдаг, нэг нь их хурлын дарга хамгаалдаг ийм тогтолцоогоор субъектив байдлаар бид нар 25-6 жилийн туршид явж ирлээ. Одоо цаашаа ийм байдлаар явах боломжгүй болж байна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгэхээр за бас юун дээр та бүхэн ярих учраас Эрдэнэтийн 51-тэй холбоотой зүйл дээр бас нэг сонирхолтой зүйл гарч ирсэн. Энэ дээр бид нар дахиж одоо асуулга тавья. Бид нар та бүхэнд өмнө хэвлэлийн байгууллага зарлахад хэлжсэн тийм ээ. Бид зөвхөн тамхтай цаасан дээр тулгуурлаж мэдээлэл өгч байна. Засгийн газрын даргын одоо гарын үсэгт одоо цаас гэж би тарааж өгчээсэн. Гэтэл энэ одоо дараа нь энэ гарын үсгийг зурсан албан тушаалтан маань хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ бол одоо өөр орлоготой холбоотой юм асуудал байсан юм а гэдэг зүйлийг ярьсан. За энэ дээр хоёр юм дүгнэлт хийж болно. Эсвэл буруу мэдээлэл өгсөн байна гэсэн үг. За тэгвэл яахлаар ийм хариуцлагагүй мэдээлэл өгд юм бэ гэдэг асуудал үүснэ. Өөр бид нар хүнд итгэх үү тийм ээ? Гарын үсэгтэй засгийн газрын хэрэглэх газарт итгэхгүй бол. За альсвал энэ хугацаанд энэ байр суурь өөрчлөгдсөн байж болзошгүй гэдэг хардах үндслэл өөр ирэхгүй урган гарнаа. Тийм учраас энэ дээр бид нар детальчилсан, наривчилсан ийм асуулгыг дахиж тавина. Үүнийг өмнөх асуулгын хариутай хэвлэл мэдээллийг та бүхэн тарааж өгнө. Юу нь өөрчлөгдсөн байна вэ гэдэг. Ер нь тэгээд нэг хэрэг гарч ирдэг. Нэг эзэн холбогдогч тогтоогддог. За нэг бөөн сенсац болдог. Тэгээд нэг 10 хоног хэртэ хоригддаг. 10 хоногийн дараа нөгөө хүн маань зүрхний хөөж өвчтөй юм уу, бөөрийн хөөж өвчтөй хүн болдог. За ингээд гардаг. За тэгээд тэр хэрэг тэнсэн харгалзах ялтай болдог. За ингээд нэг мэдгэд одоо төр нь хохирлоо төлөөд нөгөө хохирол авсан албан тушаалтнууд нь баг буцаад гавь байгуулсан юм шиг буцаад улс төр түргээд ирдэг. Ийм байдалтай Монгол улс цаашаа явж болохгүй. Авилгал хийгээд тэр нь тогтоогдсон бол бид нэр өрөвдөж болохгүй. Өнөөдөр бид нар хин нэгний мууг үзэх гээд байгаа ч юм уу биш. Жишээ нь үнэхээр одоо жишээлбэл Эрдэнэт үйлдвэрийн одоо тэр данснаас авсан 109 сая Америк долларын асуудлыг
Монголын төр Эрдэнэ үйлдвэр төлж болохгүй шүү дээ. Эрдэнэ үйлдвэрээс төлж болно гэж ярьсан байлаа л да зарим нэг албан тушаалтан. Эрдэнэ үйлдвэр чинь төрийн өмч. Энэ бол ард түмний өмч. Эрдэнэ үйлдвэр гэдэг бол хогийн сан биш шүү дээ. 109 сая долларыг өөр юмд зарцуулах хангалттай олон төслүүд Монгол улс цагаа хүлээгээд байж шээ. Гэтэл яагаад тэгвэл энэ баталгаа гаргасан хүмүүс нь хариуцлага хүлээж тэр хүмүүсийн хөрөнгийг аваад төлөхгүйгээр тэрийг өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэ үйлдвэр бас татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёстой юм бэ. Энийг л бид нэр яриад байгаа. Хэрвээ татвар төлөгчдийн мөнгөөр эсвэл Эрдэнэ үйлдвэрийн мөнгөөр энийг төлөх юм бол дахиад бид нар шударга ёсны тухай яриад хэрэггүй. Энэ дээр бас харж байгаа. Засгийн газар хариуцлагын жил болгосон дэмжиж байгаа. Гэхдээ энэ бол үг биш үйлдэл байх ёстой. Энэ үйлдэлээр харагдах ёстой гэж бид нар харж байгаа. Тэгээ энэ дээр бас хэвлэл мэдээллийн та бүхэн маань бас илүү тийм бодиттой мэдээллийг бас өгч эрен сурвалжлах сэтгүүл зүүн 4 дахь засаглалын эрхэм үүргээ гүйцэтгэж бас хамтран ажиллаарай. Бид нар та бүхэн шаардлагатай гэж байгаа мэдээллийг одоо бидний зүгээс тамхтайгаар нь та бүхэнд нээлттэй болох энэ ажлыг хийнэ гэж бодож байгаа. Асуусан асуулт болгон дээр мэдээж биднэрт одоо цагийн асуудал ч юм уу юм асуудлууд гарч ирнэ. Гэхдээ энэ дээр бид нэр тодорхой хэмжээний одоо ажлын баг хэвлэл мэдээллийн судалгааны байгууллагантай хамтарч ажиллаж энэ нийгэм тодорхой хэмжээний юм зэгцтэй ойлголтыг өгөн зүйтэй гэж үзсэн учраас энэ дэвшлэлт холбоо гэдэг байгууллагыг байгуулсан юм аа. Бид нар нэмийг дэвшлэлт байдлаар харахаас өөр аргагүй болчиход. Тийм учраас бодлогын судалгааны хүрээлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрчид гэсэн ийм зүйлээр ард түмний мэдэх ёстой энэ эрхийг тийм ч юм шиг үгүй ч юм шиг эргэлзээтэй байгаа энэ олон асуудлуудыг хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж ард түмэндээ илүү ил тод болгоно. Энэ дундаас хариуцлага гэдэг нь яг юу юм? Тогтолцооны алдаа гэдэг нь юу юм бэ гэдгийг ард түмэн маань өөрөө өөрсдийнхөө олж харах эрхтэй нийгэмд бид нар амьдарч байгаа гэж бодож байгаа учраас ийм цуврал хурлуудыг бас хийгээд байгаа юм шүү гэдгийг бас хэвлэл мэдээллийнхэнд хэлье. Баярлалаа. Я